За 12-ыг үржих нь хаалтан дотор 4 дээр нэмэх нь 6-1 хасах нь за 4-5 гэсэн илэрхийлэл байна. За энэ илэрхийлэлээ өмнөх илэрхийллүүдтэйгээ адилхан за тэмдгийг төлөө жоохон өөрчилж бичье. За 12-ыг үржих нь 4 дээр нэмэх нь 6-1. За энийг бол заавал ингэж бичих шаардлагагүй. Ерөнхийдөө бол энэ бодлогыг бодохдоо за ийм байдлаар сэтгэхээрээ гэдэг зүйлийг үзүүлэх гэж бол ийм илүү бичигдлийг бол хийж үзүүлж байгаа. За эндээс үржүүлэх дараалал маань бол за эхний үржүүр за 12-ыг дараа нь энэгээр үржүүлнэ. За дараа нь энэгээр үржүүлж бодолтой хийя. За энэхүү дараалал маань ч гэсэн ер нь бол хоорондоо байран солигдоход бол бодлогын хариунд нөлөөгүй. Гэхдээ за бодлогоо бас төлөвлөлтөө ийм дарааллаар явуул юм зүгээр хамгийн ихнээс нь. За тэгээд энэ дарааллынхаа дагуу бодох юм бол 12-ыг үржих нь 4 дээр нэмэх нь 12-ыг үржих нь 6-1 2-р үржүүр за 3-р үржүүр нь нэмэх нь 12-ыг үржих нь за сөрөг таваа хаалтан дотор өччих 4-5 тэнцүү гэсэн хэлбэр товирч байна. За тэгвэл 12-ыг 4-өөр үржүүлэх юм бол энэ маань 48 болно. Нэмэх нь 12-ыг 6-1-ээр үржүүлнэ гэдэг нь бол 12-ыг 6 таваар гэсэн үг. За тэгэхээр 2 болно. За энэ дээр нэмэх нь за нэг хоёулынг нь хаалтанд хийх юм бол 12-ыг үржих нь хасах 5 хуваах нь 4 гэж өччихэ. За эндээс энэ хоёр хооронд хурагдаад энд 3-ын тоо гарлаа. За одоо 3-ыгаа 5-аар үржүүлэх юм бол энд хасах 15 болж байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр бол хоорондоо нэмэгдээд 50 болно. За эндээс бол хасах 15 гарч ирж байна. За тэгэхээр тэгштгэл маань цаашлаад 50 дээр нэмэх нь хасах 15 буюу 50-аас хасах нь 15 тэнцүү 35 гарч байна.